Сүүлийн жилүүдэд монголчууд хүүхдтэй алдартай бөхчүүдийн нэрийг өгөх нь түгээмэл хэвээр байгаа. За тухайлбал бол Монгол Улсын аварга хангаа төрүүлсэн жилд шинээр төрсөн 571 хүүхэд түүнтэй ижил нэртэй болжээ. Харин Орхонбаяр үзүүлсэн жилд 153 хүүхэд түүнтэй ижил нэртэй болсон бол 2021 онд 35 хүүхэд энэ нэрийг авсан байна. Мөн 2025 оны түрүү бүх Батмагнагийн нэрийг өнгөрсөн онд 157 хүүхдэд аав ээж нь хайрласан байна. За хүний нэр гэдэг тухайн хүнээ нийгмийн олон талт харилцаанд бас оруулдаг гол хэрэгслүүдийн нэг, мөн цаашилбал хуулийн этгээдийн үүрэг гүйцэтгэдэг хамгийн чухал зүйл. Хэдийгээр за хүмүүнд анзаарагддаггүй мэт боловч за хэл шинжилэлд бол хүний нэр зүй хэмээн бүр тусдаа салбар болон хөгжсөн байгаа юм. За үүнтэй холбоотойгоор монголчууд бол символизм буюу бэлэгдэлцүү талаасаа за улсын авраг арслангууд за мөн цаашилбал нутаг нугийнхаа бөхчүүдийн хүүхдүүдтэй за нэр болгон хайрладаг ийм жишээнүүд маш олон бий. За үүнтэй холбоотойгоор нэгэн сонирхолтой жишээ татахад за 2025 онд л ихэд Сонгон хайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгаар 13 Батмагна, 77 хангаа, 13 Орхонбаяр үйлчлүүлсэн байгаа юм. За тухайн хүүхдүүдийн ээжүүд бүр нэг тасагт таарад хүүхдүүдийнхээ нэрийг солилцоод бас маш их инээдэн болж ирсэн ийм түүх, ийм сонирхолтой баримт гарч ирсэн байгаа юм аа. Тэгэхээр яг энэ бол манай монголчуудын хувьд бол нөгөө бөхөөд эдэлдэг ард түмэн. За түүнийгээд байгаа тухайн жилийнхээ баяр наадам төрүүлсэн хүний нэрийг өгөх. Ерөнхийдөө иймэрхүү хандлага бас нэлээд ажиглагдаад байдаг. Тэр нь ч гэсэн энэ сүүлийн үеийн статистикуудаар ингээ харагдаж байгаа. За жишээлх юм бол Орхонбаяр гэдэг нэр хүн амрахын мэдээллийн сан 586 бүртгэгдсэн байх жишээтэй. За 2022 онд буюу ингээд яг энэ Орхонбаяр арслан улсын наадамд ингээ үзүүр төрөнд үлдэж байгаа энэ үед бол хамгийн өндөр буюу 153 бүртгэгдсэн байх жишээтэй. За 2025 оны тухайд бол Орхонбаяр гэдэг нэр 62 бүртгэгдсэн байна. Хамгийн түгээмэл нэрсийг тэргүүлдэг Бат Эрдэнэ нэр нь үндэсний бүхэд 12 төрүүлсэн Бат Эрдэнэ аврагтай холбоотой. Энэ нэр 16479 бүртгэлтэй байна. Түүний үндэсний их баяр наадамд дараалан төрүүлж байсан он жилүүдэд энэ нэрийг хүүхдэд өгөх нь нэрс нэмэгдсэн байжээ. Мөн аавууд өөрсдийн дэмждэг бүхий нэрийг хүүдээ өгөх хандлага өнөө хүртэл үргэлжилж байна. Тухайлбал 2025 онд Батмагны нэрийг хүүхдэд өгсөн хүмүүсийн ихэнх нь Баян-Онгор аймгийнхаа. Харин нэр зүй талаасаа бөхчүүдийн нэрийг өгөх нь бэлэгдэл аз жаргал амжилттай холбоотой гэжээ. Тийм энэ бол мэдээ сайхан тийм. Энэ ягаад төрүүлсэн бүхий алдар нэрийг дөнгөж төрсөн хүүхдэд өгж байгаа юм бэ гэхээр тэр шууд бэлэгдэл зүйтэй холбоотой. Хүүхдэд тэр төрүүлсэн бүх шиг чадaltaй, баяртай, авсгаатай, хурдтай, хиймэртэй, галттай, цогтой яваасай гэж тэгж бэлэгдэж өгч байгаа. Энэ ээж аав болгоны л хүүхдэд хамтлаа ирээдүйд нь санаа тавьдаг тийм ээ. Ирээдүйд миний хүүхэд ийм сайн хүн болж өсөөсэй, ийм мэрэгэн хүн болж өсөөсэй гэж л бэлэгдэж, инхрийлжтэй гэж өгж байгаа нэр багхгүй. Хангаа аваргын нэрний түүхийг сөхвөл түүний аав оргихгүй. Зохиолч Маамын Газар шороо романыг уншиж байхдаа Хангаа Озар хэмээх дүрээс санаа авч хүүдээ Хангаа их нэр хайрлсан гэжээ. Үүнээс гадна 2022 онд Хангаа аваргыг төрүүлэхэд төрсөн 514 хүүхэд нь 22 жилийн дараа ажлын байран дээр гарлаа гэж бодоход аварга 54 настай Ахмад үхийн тоонд орсон байх нь байна. Харин түүнийг төрүүлдэг жил нэр авсан хүүхэд 22 жилийн дараа улсад арслан цаашлбал авраг олсон ч явах боломжтой юм а.